замын тэг 10-6 хэсгийг 1-р машин 9 цагт, 2-р машин нийт замын 12-7 хэсгийг 14 цагт явдаг. Тэдгээрийн хурдны зөрүүн ийм бол хоёр хотын хоорондох зайг олооч. За хэдүүлээ бодолт. За B хоёр хотын хоорондох зайг хэдүүлээ 60x гэх. За тэгвэл хэдүүлээд 1-р машин зам туулах хурдыг бод. За тэгвэл бид нарт 60 км замын 60x замын тэг 16 хэсгийг нийтдээ 9 цагт явж байгаа юм чи хуваачаар энд бидний юу гарч ирнэ гэсэн. Хурд гарч ирнэ. Эхний машины хурд. За тэр нь бол 4x бол. Энэ бол 1-р машины хурд. За үүнтэй ижилхэн 2-р машины хурдыг олох юм бол нийт замын 12-7 хэсгийг 14 цагт болно гэсэн. За ингээд бид нарт 2.5x буюу 2.5x хурдтай байх нь. Энэ бол 2-р машины хурд болно гэсэн. За гэтэл энэ хоёрын хурдны зөрүү нь 27 гэсэн. За тэгвэл 4x-ээс 2.5x-ийг хассан нь 27 гэсэн. Ингээд энэ дээрээс x-ийг олох юм бол x нь 18 болно гэсэн. Ингээд A, B хоёр хотын хоорондох зай 60-ыг үрждэг нь 18 буюу 1080 км зам зайтай гэсэн.